За өглөөний мэндийг хүргэх эрхэм мэдээ сонсогчдоо UBM радио 89.3-аас эрхэм сонсогч та бүхэнтэйгээ мэдчилж байна. За нийслэл Улаанбаатар хотод маань 10 цаг өнгөрсөн байна. Энэ цаг хугацаанд даваагаас баасан гараг бүр энэ цаг хугацаанд хүрдэг шилдэг багийн таны мэдхэн нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар инхүү эхлэхэд бэлэн болсон байна. За студид хөтлөгч багийн хөтлөгч Бүжэнэр ажиллаж байна. За өглөөний мэндийг хүргэе багийнхаа. За өглөөний мэнд хүргье. За өнөөдөр чинь нартай, хуртай, сайхан өглөө байна да. За бид тэр өнөөдрийн нэвтрүүлгээрээ сонсогч та бүхэндээ бас бид бүхний ард их шилжиж байгаа уран бүтээлийг та бүхэн маань сонсоод бас гадарсан болов гэж бодож байна. Бид та бүхэндээ зориулаад Fox-ийн тухай түүхэн баримтуудыг хүргэхээр зорж байна. Тийм ээ, бид нэр ер нь энэ шилдэг багийн нэвтрүүлгээрээ 7 хоногт нэг удаад нэг өдрийн сонгоод энэ спортын замналын талаар ярьж яхах зүг юм уу гэж бодож бид нэр ингээд спортуудыг сагсан мөнгөийг ярьсан, волейболыг ярьсан. За өнөөдөр ингээд боксийн тухай ороод ирж байна да. Fox гэхээр одоо таны толгойд яг юу боддог чинь тийм ээ? Бокс гэхээр миний толгойд ерөөсөө айгүй тод хит хитэн зураг л байдیں۔ За нэгдүгээрт нь тэр 88 оны тэр боксын олимпиад, Сөүлийн олимпиад хүрэл медаль авч ирсэн манай нөгөө сахалтай инхут гавьяатын нөгөө бокс тоглоод одоо нөгөө хүрэл медаль ялж байгаа үеийн зураг. За тэр үед чинь Монгол телевизээр гардаггүй байлаа шүү дээ. Тэгээ орбитын нэг сувгаар би өстэй арай ядан телевизээ жирэлзүүлэн 88 онд ч хар зурагтай байсан. Тэр зураг байдیں۔ Манай Бадрууган гавьяатын ялж байгаа үеийн тэр алтан медаль авж байгаа үеийн тэр нэг өстэй урамтай боксч явах юм зураг ингээ миний тэрхэнд одоогоор ингээ 2008 онд 8 оны би яг тэрийг яг санаж байна. Бээжингийн олимпиад тэр өстэй би өстэй үнэхээр Fox гэх юм аа. Яах чаргуу тэр л бодогддог надад бол тий. Олимпийн авраг болсон. Анхудаа боксийн төрөлд олимпиас алтан медаль авсан бол одоо яах чаргуу Монголоос Бадрууган байна. За тэгээд Fox-ийн Бэли үүссэн талаар ямар ч Fox-ыг ярихын өмнө бас Бэли гэж үүслийн талаар бас ярих зүйтэй болов тийм ээ. Тийм ээ. За нудрагын зодон буюу одоо Fox Sport за 686 онд одоо Олимпийн наадмын хөтөлбөрт анх орсон байт юм байна. За тэр үед одоо тамирчдад одоо тойрон суусан үзэгчдийн өмнө задгай талбайд тулалддаг байсан. За тулаан хин нэг нь одоо хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо үргэлжилдэг ийм дүрмтэй байсан юм байна. За ялагч нь алдар нэрээс гадна одоо алт, мөнгө за мал хувцас хэрэглэл хүртдэг байсан байна. За Английн 10 удаагийн авраг одоо Джонс Броттоныг одоо орчин үеийн боксing спортын үндэслэгч гэж одоо үздэг. За тэрээр эртний тулааны дүрмд одоо үндэслэн орчин үеийн тулааны дүрмийг одоо зохиосон байдаг юм байна. За тэгээ энэ үеэс эхлэн одоо тулааны ринг нь одоо англиар одоо тойрог гэсэн ринг цаграг гэсэн үг л дээ. Тийм юм байна. За тэгээд тойрог гэсэн утгатай угаар явагдах болсон юм байна. За үеийн хэмжээг одоо тамирчдын төвшингээс хамаарч одоо янз бүрээр тогтоодог байсан юм байна. Хэдэн үедээ толдгоо тийм ээ. За мэргэжлийнх бол ингэж явуулж игээд. За тэгээд 1841 оноос одоо эхлэн одоо ялагчд аврагын бүс олгодог болсон юм байт юм байна. За тэгээ 1867 оноос Кевин Сперийн одоо Джонигийн санаачилснаар за дүрмд тамирчдын аюулгүй байдлыг хангахын тулд одоо бэли өмсөж тулалдах заалтыг оруулсан байт юм байна. За тэгээ мөн энэ үед дүрм орсон хамгийн чухал өөрчлөлт нь тамирчдын жингийн ангиллалтай болгосон. Өмнө нь бол ерөөсөө нэг жингээр л үздэг. Манай үндэсний бүхшгэл байсан гэсэн үг байхгүй юу? Тийм ээ тий. Аль хүн жинтэйтэй бараг тулдаад сонгож авдаг гэсэн. За ингэснээр жингид оруулсан байт юм байна. Ингэснээр хүнд жингийн ноёрхол одоо нуран унж бокс нь жинхэнэ ур чадвар спорт болох зам нь нээгдсэн. За тэгээ 1882 онд одоо мэргэжлийн боксчид анх удаа бэли өмссөн бол 1904 онд мөн л бэли өмссөн сонирхогчдын боксд Олимпийн наадамд одоо хүч үзэх эрхтэй болсон байт юм байна. Тийм ээ. За нэг үе бол за ингээ бокс бол одоо бол ингээ зуны олимпийн төрөлд бол ороод яваад байгаа. За нэг 10 жилийн өмнө нөлөөдөө энэ бокс ч юм уу ингээ хүчирхийллийн спорт юм аа. Ер нь энэ олимпийн төрлөөс хасах барих уу гэдэг бас яриа гарч ирсэн. Гэхдээ одоогоор ямар ч яваал байна. За би цааш нь үргэлжлүүлээ да. За ер нь за боксing спортын талаар манай тэр боксing бэли үүссэн талаар манай Пүүжи бол сайхан яриад өглөө л дөө. За тэгээд ер нь боксing спорттой холбоотойгоор хид хідэн сонирхолтой бидний одоо буруу уддаг заримдаа андуурдаг тийм буруу ойлголтууд байдаг гэн л дээ. За эхнийхийг би хэлж игээл дөө. За бид нар бол бодохдоо ингээд толгоодоо зохиулахар чинь өвддгөө гэж боддог байх гинэ. За ер нь бол тэгдэг шүү дээ. За толгоодоо ингээд гүйлгэж за энэ ч алуулж байгаа бах та гэж боддог. За үнэндээ бол тэр чинь нэг их өвддгүү гинэ. Яг тэр нэлээд зузаан хамгаалттай ингээд цохид сааруулдаг бэлитэй учраас тэр дороо бол нэг өвдөд байдгүй. За толгоо руу зохиход бол тэр ирж байгаа зохилт нь бол тэр дороо бол нэг өвдөд байхгүй. Баг зэрэг ингээд дүлийрүүлээд ингээд үл мэдэг шоконд оруулаад өнгөрдөг. Гэхдээ энийг нь төвчж болохоор байдаг гэж байгаа байхгүй. Харин жинхэнэ одоо нэг тэр цохилтын өвдөлт бол харин нэлийн хожуу үлдэрдэг гэнэ л дээ.
нэлээд одоо хэсэг байсны дараа ингээд толгой дүнхтэй дата толгой нь ингээд янгинаад ингээд тэр өвдөлт бол харин дараа нь илэрдэг гэж байгаа байхгүй юу. Ийм байт юм байна. Тэгээд ер нь цохилтын бэлий бол ер нь мэдээж хэрэг цохилтын бэлийн толгойн хамгаалт хоёрыг ярьж байгаа шүү дээ. Ойлооч нэг сонирхтын бокс ярьж байгаа учраас энэ хоёр бол аль аль нь бол цохилтыг харьцангуй зөөлрүүлж өгдөг. За тэр харин мэрэглийн боксын тэр жижигэн бэлийг бол тэр бол алах байна. Тэр бол угсараас тэр нь гүйл байхгүй мань мэтүүл зүгээр хоошоос саваад унаа зүгээр яшиг боли зүгээр. За хаяа нэг мэдээж хэрэг тархинд нь яг ингээд тулгаа зохиход бол мэдээж тархи үл янгиж өвдөжл тааран шүү дээ. Гэхдээ энэ бол тэр тархины өвдөлт бол харин тэр илэг рүүгөө зохиулах өвдөлтөөс бол арай бага байдаг гэж байгаа. За явж илэг рүү тэр илэгдүүлж байгаа тэр өвдөлт бол өстой жинхэнэ янгийн өвдөлт байдаг гинэ. Тэгэл ерөөсөө илэг рүүгээ нэг зохиолгод ч ерөөсөө тэр хүний зүгээр амьсгаан татаал амьсгалж чадахгүй. Нүд нь харанхуулаад явчихдаг. Тэгээд болидол гэсэн бодол толгойд норж ирдэг. Өө харин. За энэ зүгээр хурд энэ там бол ерөөсөө хурдан дуусаасаа гэл яг илэг рүүгээ орсон. Тэгэл зохиолч юм тэгж бодогддог юм л дээ. Тийм учраас ер нь тэр чинь ингээл боксинг тэмцээн үзэж байхад чинь ингээл нөхдүүд чинь толгоороо зөхиод байгаа бол ингээд гидсрүү ингээд зөхиод байдаг. Тэгээ нөгөө нөхдүүд чинь ингээд юу ч болоогүй юм чинь ингээл хөрөн бүжиглээд тоглоод байгаа шүү дээ. Гэтэл ягсам дээр ингээд тэр гаргахлаа ингээд нэг жоохон ингээд доороо ингээд сксрэл ингээд өсрөхөд чинь арай дээрдчихл байгаа юм л да. Тэгээ ягсам дээр ингээд тэр гидсэндээ авж байгаа зохиолт бол жинхэнэ юу яадаг өвдөлт төр стожинко удаар очиж яадаг гэж ингэж үздэг юм байна. Тэгэхээр бол ер нь толгой руу зохиуснаас илүү тэр илгэндээ авж байгаа зохиолт бол хамгийн хүнд тусдаг гэж ингэж үздэг юм байна. Тэглэл байх л та угаасаа тэгэл зохиулчаал ингээл үсрэхгүй л бол тэгэл хин газар дээрээ тэгэл ингээд икрэл өвч штэ тий. Хин төвчээртэй тэрийгээ давж ятсан тэгэл оргилтон л тий. Бодсон чи гиз өвч. Тэрээс толгоор руу зохиулаад бас манараад оноол тэгээ бас яг толгоол одоо хүчтэй нүдрахад бол тэгэл унаа шүү дээ тийм ээ. Шинхэн шоконд ороод тий. Тэгээ бас тэр чинь шууд босч болдгоо гэж байгаа шүү дээ. Тоолоод 10 тоол бол 8 дээр нь дүндэдэг. 8 дээр нь дүндэдэг юм шиг байгаа. Тэгвэл тэр орон ч бас 6 7 тоолгож ч бас хүн жоохон ч гэсэн сэргэлт авч чадах байх шүү. Зарим нь шууд босоод ингээд бүр манаа. Ингээд дайвал ингээд босоод ирдэг үстэй тийм. Дайвнууд харин хөвтөж байгаа туршлагатай тамирч нь хөвтөж байгаа. Нэг 7 8 9 дээр нь тэгэл хөл дээрээ нэг говьчлгүй шиг босохгүй бол чинь бас шүүгчд чинь үзэмжээр дүгндэг учраас нэлийн нарийн спорт болсон юм шиг юм аа одоо цагт бол. За дараагийнх нь одоо боксing талааны үеэр одоо шүд яаруулдаг. Шүүд одоо бутарж ундаг гэж хүмүүсээс ойлгодог тийм ээ. За гэвч одоо өндөр зэрэглэлийн боксing тулааны үед одоо энэ явдалтай маш ховор тохиолддог юм байна. За олон дасгалжуулагчид одоо амьдралдаа ийм тохиолдолтой төдийл нь одоо таарч байгаагүй гэдэг. За одоо мэрэгчлийн боксчдын одоо харавал одоо инээмсэгтэй одоо шүдтэй байдаг үстэй тийм ээ. Шүдээр инээмсэглэл би бол баг хиймэл шиг тухссан байдаг гэсэн. Эдээс чинь бас за тэгээд нэгдүгээрт одоо бэлитэй гар нь одоо бие рүү жигд цохилт үзүүлдэг болохоос нүцгэн гараараа шууд шүд рүү нь одоо цохиж байгаатай адилгүй. За тэгээд хоёрдугаарт дуулга малгай тулааны үед одоо найдвартай хамгаалалт болдог. За боксчдын малгай нь одоо эрүүг одоо хажуугийн цохилтоос одоо найдвартай хамгаалдаг. За хэдий одоо дуулгахгүй тулалдах болсон ч одоо мөнч учиртай. За гуравдугаарт шүдний хамгаалалт байгаа гэдгийг одоо мартаж болохгүй. За ийм шүдний хамгаалагчийг одоо боксчид зөвхөн дээд шүдэндээ хийдэгч энэ нь дээд доод шүдийг адилхан хамгаалдаг юм байна. За тэгээ мэдээж нэг хаяа нэг ганц нэг шүдэнд одоо цуурал гардаг ч энэ нь одоо мөн л маш ховор тохиол. За ховор хамар хугарахч бас одоо ховор тохиолдод юм байна. За тэглээч одоо хамар нь одоо шүдийг утгаад өөрөө идэгчдэг тийм хэрэгтэй. За. Яг одоо тайлбарлахад бол гараар цогж байгаа бэлигээр цогж байгаагаар бол гараар болоод ингээ шүд рүү цогч болно шүү дээ тийм цөм цогчдөг. Цөм цогч. Бэли чинь болохоор ийм том болохоор шүдрээ тэр болгоо ингэ жигд ингэ дарахад цохолт нэрдэг юм байна л да. Шүдийг бол тэгээ тэр болгон хугалж яадгүй юм байна. Шүдийн хуг цогтолж бас жоохон бэлитэй үед бол хараа жоохон гайгүй юм байна л да. Тэгээ би энэ дээр харин нэг зүйл бодсон. Нөгөө нэг юу яадаг гэдээсэн да нөгөө ингээд бокс тоглож байгаа хүмүүс чинь за би юмроо өөрөө нэг бокс мөнгө орж хэлсэн ч шүү дээ. Харахад ингээд нэг шүдний хамгаалт хийдэг ингээд. Тэгээ би бодохдоо хараа тэр шүдний хамгаалтын дээд доод шүдэндээ хийдэг байсан гэж боддог байсан байхгүй юу? Дээд шүдэндээ зөвхөн дээдлэлтэй л хийдэг юм л шүү дээ. Гээд хадцсан. Тэгээ хадцангууд тэгээ гол нь тэр дээдл нь гол нь доотлын шүдээ бас хамгаалдаг нэг сонирн байгаа байхгүй хамгаалж чаддаг. Яа юм бол. Харин ч тэрийн хоёлоо нэг тэгж байгаа нэг дээдлийн шүдээ ч хамгаалсан доотлын шүдээ ч хамгаалсан гэж. Тэгэл одоо харин тэрийг л гайхаад байгаа юм. Сон. Тэгдэг багт ингээ дээдлийн зөвхөн тэр ингээ зай үүсгэж байгаа учраас доотлоо хамгаалчихдээ. Эсвэл доотлоо ингээ 100 ч тийм бол ингээд. Тэггүй. За
хоёлоо тэрийг өстө махан биеэр үзчихэж хоёлоо тайлбарлаа. Гарч байгаа нэг боксер. Энэ хажууд кросс фитнес байлээ шүү дээ. Тийш орж байгаа. Тийш орж байгаа өдийтэйгээр нэг туршил би тэр нэвтрүүлгийнхээ бодит байдлыг шалгах гэж яваамаа гэх нэг ордвол орхол юм да. За дараагийнх нь би хэлж өгье л да. Ер нь бол боксыг бол зэрлэг бүдүүлэг хүмүүс л боксоор хичээлдэг гэж хүмүүс их боддог юм байна л да. Гэхдээ энэ бас яг тийм биш юм байна бодоод үзсэн чинь. Хэрвээ ингээд боксыг бол ер нь ингээд нэлээд тийм хөдөлгөөнтэй зодооч нүдэн ч одоо энэ тэнтэд гар хөлн өтсөн тиймэрхүү нөхдүүд ингээд боксоор хичээлдэг гэж хүмүүс ихэмчлэн боддог. Гэтэл бас нэг зүйл байдаг. Хүмүүс сул дорой хүүхдээ бас боксоор хичээлүүлдэг юм байна. Өөрөлдөө бие биедрийг чангалахын тулд хүүхдүүд дээрлэхүүлэхгүй болгохын тулд ингэдэг. Тийм учраас нэг бол ингээд нэг жаахан хөдөлгөөнтэй сахилгагүй хүүхдүүд боксоор хичээлдэг. Нэг бол жаахан сул доройдуу сулбурдуу хүүхдүүд бие хамгаалж сурах гэж боксоор хичээлдэг гинэ. За ингээд бол тэднийг бол нэг нь бол төрөмгийлэгчд нөгөөх нь хамгаалагчд гэсэн үндсэн англи туваард юм байна л да. За тэгээд яг хөвдөө ер нь бол тэр хүчирхийлэгч биш одоо хүүхдүүд бол ер нь хүн амьтныг одоо дээрлэхээс илүү зүгээр өөрийгөө хамгаалж сурах нь бол тэдний хувьд нэг номерын даалгавар байдаг. Нөгөөдүүл нь бол үгүй энэ одоо сахилгагүй байгаа учраас юу яа. Энэнийг одоо ингээд энэ тэнхүү амьтан зохичих гэдэг нь зүгээр яг тэр зориултын номсороо тэр зохилттой газар нь очиж тушааяа гэдэг ингээд тушаач тийм шиг. За зүгээр миний санаж байгаа нэг Бадрууган Гавьяатын ээжийн нэг одоо нэг ярьцлага байсан юм да дээр үү би уншижсэн яг тэр алтан медаль авсны дараахан тэгээд Бадрууган Гавьяат чинь нөгөө шараад нэг штэ. Тэгээд нөгөө шараатанда бас шуугуулад байсан юм байл да нөхөр нэг үе бас тэр чинь тэр олон мэд нартай алил хүүгээс нэлээд хөдөлгөөнтэй бас нэг зодон зохио хийчээд байсан юм шиг байна. Тэгээ болдгоо тэгэнгүүт нь ээж нь гээ энэ юусоо юу яах нэ. Энэ юу н дийлэх байх нь. Тэгээ юу н юу хийч. Энийг юусоо номсоор өдр зодон зохио хийдэг тэр газар наваачаа тавьчаа гэдэг ингээд тавьсан. За тэр нь бол харин явсаар хагаад олимпийн авраг болох замлынх нь үндсэн байсан гэдэг. За тэгээд бас энэ дээр манай ихчийн одоо хамгийн баг хөлдөө манай том ихчийн бас бужигнуулаад болдгоо энэ. Тэнгүүт нь одоогоос 3 4 жилийн өмнө тэр чинь ээж авдаа ирэх гэж ихтэйх нөхөр гоохгүй тэр чинь айлын баг хийн цүгт 44-д нь гарсан. Тэгээд гууд нь би нэг өдөр такутчаад тэр нөгөө надад хэлдэг байхгүй чи энэ дүү чинь юу гадаа байна одгүй чи ингээд бас нэг үе божигнуулаад байна шүү чи нэг гатуу хэлж өгөөрэй гэд манай агч нар хүүхдүүд надад хэлдэг сахалтай бавгаар юм болохоор надад ч айд гэж ба тэгээ би нэг такуучид юм уу ээж нь яг байж нөгөө рүү байж шууд дагуулчаад би исвэх чи тэгж захлахгүй гэдэг юм бол Бадрууган Гавьяат чи чамаа би авчиж боксинг спортод авчиж чи бокс зодоондээ сурах гэдэг юм бол номсоор нь зур гэд тэгээ би спортын ордны боксинг дугуулна авчиж тушаасан шүү дээ. Ерөөсөө ээжтэй хамт дагуулаар нэг өглөө 8 цагтаа шууд дагуулж чаал тэгэл аваачил тавьчихсан шүү дээ. Тэгэл одоо юу болж байгаа юм бэ? Тэгээд айлын баг юм болохоор бас нэг үе спортоо яваад үе спортоо явахгүй л байгаа сурагтай байлаа. Нэг уулзнаа би тэр спортоор хичээлнэ гэдэг чинь тэгээд гоё хүмүүжлэлтэй болно. Дээр тэгээд амар дараалгатай болд юм билээ. Хүндлэлтэй болно. Тий. Манай их тэгээд хэлжсэн. Гүй тэгээд тэр үед бол ирэх байсан. Тэгээ одоо ингээд спортод явахаар хамаагүй бие биедрийн хувьд за нөгөөтгөл болохоор юу ингээд өсчиж гүгээд байдаг нь бол дарагдчихдаг юм байна. Бас энэ чинь айгүй даруулгын спорт юм байна шүү гэж хэлсэн шүү надад нэрээ. За дараагийнх нь за зарим хүмүүс бол боксыг бодохдоо хичээллүүл одоо бие бэлдэрж булчинлаг болно гэж бас зарим нь боддог юм байна. За гэвч боксчид ихэнх тохиолдолд одоо хүнд жингийнхэн шиг биш харин ч туранхай за бараг л одоо саваа шиг харагддаг. За тэдэнд бол одоо том гүзээ нэг их ханахар цээж биш одоо ердийн л одоо та бит хоёр шиг л одоо чив дээр чинь гэхдээ 6 жиг болчихсон нэг том булчингаа солилцсон байгаа шүү дээ аль аль нь гар хөлтөө одоо баг зэрэг одоо гойлог харагддаг. За булчинлаг хүнд одоо жингийнх нь бол байглаас заяасан булчин бэлхүүс заяаж тэр хэрээрээ одоо хүч дасгал сургуультаар одоо хөгжүүлдэг юм байна. За хүнд жингийн тамирчин одоо айлыг гэхэд л одоо булчингаа хөгжүүлэх гэж одоо тусгайлан хичээллээг байт юм байна. Мухаммад Алиг ярьж шүү дээ. Тэгэхээр ер нь бол боксчид бол нэг булчин бол яаш. Үгүй ер нь боксинг спортод зөвөр миний тэр нэвтрүүлэг үзээл явж байхад ярьдаг шүү дээ. Их булчингийн масл дэмий байдаг. Яг л зуурчдаг. Тэгэхээр аль хоор тийм уян одоо сул булчинтай байгаа. Тэгээд нөгөө булчингийн ажиллах дэсвэр сайн байх юм бол харин боксд илүү байдгаа гэж ингэж тэр тайлбарлагч нь ярьж байсан. Тэр бол бас үнэн бах уу. Их овгордон булчин тэгээд хэд хүчтэй ажиллаад тэгээд зураад хөдөлж байгаа ойлгож байна. Бас турах сонирхолтой хүмүүс байвал боксер хичээлэл бас амар. Тийм баг тэр чи байнг шогшдог ингээл шогшож байгаа юм чи. Тан гэл. Би боксер юмнаа.
Үгүй бодож штгүй одоо чи өдөр чи нас явж байгаа бах та. Наа бас мань намайгаа бас Чи гөгшөө спортод хөөе. хотлоо бит Чи намайгаа зүгээр 12 3-аас явсан бол нэг арай өөр. хансуулаад байгаараа багийнх. Би бас болоогүй шүү. Дөнгөж цэцгэлж байгаа. Оо чи цэцэг шиг харагдаад байгаа юм уу? Цэцэг цэврүү шиг Цэцэг маа гэдэг нэрчлээ жамаг байдаг үү? Намайг бас өөртөөгөө бас хансуулаад. Оо тэгнэд байх. одоо нас явчихжээ. Үзээгээ харьцуулах юм чи өдөр нэ холын зөрөөгүй л хоёр юм байл шүү. За болоод. За юу голдож өхөр бол далижэн дайлаад сэдв рүүгээ ороо. Яг бас нэвтрүүлэг цаг дуусгаад өгч шүү багийнх. Дин дундуур нь би нэг юм хэлэх хэрэгтэй байж байгаараа даалгавартай юм би. Юу юм байгаа юм? За манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч байгууллагаар Супернова гэдэг ингээ нарийн мэрэгжлийн үзлэг онцлогооны эмнэлэг хамтарч ажиллаж байгаамаа. За эднийх бол ерөөсөө яг одооны олон улсын төвшөнд буюу Япон улсын жишг эмнэлэг гэж явдаг. За яагаад Япон улсын жишг эмнэлэг вэ гэхээр одоо бид нар чи Японд ч яваад үнэтэй эмзэлэг онцлогыг нээж чадахгүй ч гэсэн Японы тоног төхөөрөмжн дээр Японд мэрэгжсэн эмч нараар ингээд үзлэг онцлогоо хийлгүүчвэл хамаагүй хямд тусан шүү дээ. За эднийх бол 2024 оны 3 сард үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн үзлэг онцлогооны тоног төхөөрөмжөөр нарийн мэрэгжлийн эмчнэр үзлэг онцлогоо хийж байгаа юм байна. За энэ байршил нь бол юу юм бэ лээ? Одоо хөсүүтийн одоо зүүн дөрвөн замаас доош байдаг шүү дээ. Хөсүүтийн урдталт нөгөө BSP-тэй байрны баруун талд нь Супернова гэдэг ингээ том юу хаягтай ийм эмнэлэг байгаа юм бэлээ. За тэгээ бүх нарийн мэрэгжлийн ерөөсөө үзүүлж болоход бүхэл нарийн мэрэгжлийн үзлэг онцлогоог бол эдний дээр очиод хийлгүүлэхэд бас үн хөвсний хөвдөл гайгүй. За тэгээд тоног төхөөрөмж эмчийн ур чадвар нь бол их сайн байгаа юм бэлээ шүү. За тэгээд энэ эмнэлэгтэй одоо холбогдох утас нь бол 7000 тэг 3 Азийн дугаартай. За ийм эмнэлэг байна. Тэгээд ингээд өнөөдөр манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа шүү гэж хэлмээр. За цааш нь үргэлжлүүлъя да. За таны одоо би юу? За тэгье. За ер нь бол ингэж бодд юм байна л да. Том залуус бол ер нь өрсөлдөгчөө нэг цохилтоор унгаадаг гэж ингэж бид нар чинь боддог шүү дээ. За ганц хүчтэй цохиол тэгэл нам унахчвал одоо тэгэл тэмцээн дуусчихна гэж боддог. Гэхдээ ер нь бол том биетэй өрсөлдөгч болгон бол хүчтэй байдаггүй гэн л дээ. Жишээлх юм бол одоо шинээр хичээлж байгаа арга техник муу хүмүүс бол ингээд хичнээн том биетэй гэсэн овоогод байж хахад хөнгөн чинтэй тамирчид бол харин бүр тэрнээс хорд хүчний хувьд бол хамаагүй илүү байх жишээ. За тэгэл тэр жижигхэн залуучин гүйж жоо зүгээр ганц дэлцгэд л тэгэл тэр том биетэй хүн бол удаараа авахд бол газар дээр нэлмгэсгээл ундаг гэж байгаа байхгүй юу. Тэгэл тэр том биетэй хүн чинь зохиултал тэр жижиг залуу бол тэр нэг нам зогсоод байж байгаа гэж байхгүй шүү дээ. Ингээ болтон наано цаана болно хөл дээрээ бүжиглэн тэгэл нэг мишок шиг зогсдог юм байхгүй. Тэгээд тэр утгаараа бол ер нь том биетэй болгонд ирнэ гэсэн үг биш шүү гэж ингэж одоо хэлж болохоор байгаа юм байна. За сүүлийнх нь би ярьчих. За бид бодохдоо холимог тулааны урлаг боксоос аюултай гэж бас боддог тийм ээ. За гэвч харин бокс нь холимог тулааны спортоос аюултай юм. За эхлээд харахад холимог тулааны спорт нь өшөглөж, авч шидэж, зэрлэг юм шиг харагдагч. За үнэн хэрэг дээрээ за олон дүрмээр хязгаарлагдсан бол за энд ердөө нэг л баримт дурдахад хангалттай спортын анагаах ухааны клиникийн эмч Гэлена Сетера гэдэг хүн одоо холимог тулааны 1181 тамирчин 550 боксчны талаар тус судалгаа хийсэн байт юм байна л да. За гэтэл холимог тулааны тамирчдын 50% нь харин боксчдоос 60% нь одоо тогтмол гэмтэл авдаг гэсэн үр дүн хүрсэн байт юм байна. За тэгээ гэхдээ боксчдын гэмтэл илүү аюултай байдаг байна. 1998-аас 2001 оны хооронд одоо 3 жилд рингэн дээр 60 боксчдын амиа алдсан бол энэ хугацаанд холимог тулааны спортын ердөө 4 тамирчин л амиа алдсан гэсэн ийм харамсалтай тоо судалгаа бас гарсан байт юм байна. За. Тэгээд одоо аль нь илүү аюултай вэ гэдэг одоо харин тийм байна. Тоо бодлоо хэлэхгүй шүү дээ тийм ээ. Тийм байна. За тэгээд яг манай нэвтрүүлгийн төгсгөлд хоёулаа Монголынхаа боксийн энэ алдартай тамирчдыг, дасгалжуулагчдыг дурдахгүй бол ёстой ч нэг алдс болно да. Одоо бокс ярьчаад энийг ярихгүй бол одоо тэгээд ёстой болохгүй шүү дээ. За би тэгээд 88 оны Сөүлийн Олимпиад одоо медаль авсан манай сахалтай инфод тамирчнараа бол би үнэхээр бахархдаг. Энэ хүн бол өстой бас л мундаг тамирчин байсан. Одоо бол одоо дасгалжуулагч хийгээ явж байгаа хөлөө юу л. За тэгээд одоо боксинг спорттой бас одоо чухал одоо үр гүйцэтгэж явж байгаа. За тэгээд дараад нэг хөөх нэг Вүдмин гавьяат нэг хөөх нэг байга байдал нэг хайр татам. Тэгээд нэг Вүдмин гавьяат хизээ урчнангийн билээ нэг фэйсбүүкийн билээ. Нэг сэтгүүлчээс ярилцлага авч гараа ингээд чиг толгоо ингээд зайлуулдаг. Өстой нэг өстой унган болцсон байгаа байхгүй тэр боксинг тэр спорт тэр үний зүгээр мах цусанд нь нэвчсэн байгаа байхгүй өөрхөө. Тэгээд дараад нь бол мэдээж хэрэг 2008 оны Бээжингийн Олимпийн алтан медальт өстой
агуу тэр бокс гэдгийг би тэнд өстө урлаг юм а гэдэг өстө би тэр Бадрууган Гавьятын тоглолтыг хараад би үнэхээр одоо энэ бол урлаг юм а л гэж бодож байсан шүү. Тэр чинь зодон биш урлаг байсан байгаа. Энэ хүн бол надад бас тэрийг бол ойлгож харуулж гисэн. За мөн Сэрдом одоо Гавьят маань байж байна. За нөгөө манай Мөнх Эрдэнэ гэдэг одоо нэг тамирчин байж байна. За тэгээд одоо бас одоо зөндөө олон одоо гоё мундаг тамирчид байгаа баха. Бид нар бас тэр болгоны явж байгаа. За дээрэс нь банд багшигээ бас одоо алдаршуулах хэвээр. Энэ хүн бол сайн багшаас сайн шавь төрдөг шүү дээ. Тэгээд энэ хүний бас боксинг спортод оруулсан хувь нэмэр бол үнэхээр агуу их байдаг. Тэгээд нэг сөнгөцсөн хоолоогоор ярьдаг байлаа шүү дээ хэдэн жилийн өмнө. Тэгээд банд өгчээ ингээл гоё зурагтаар ингээд тэгээд одоо ингээл нэг гоё ингээд наалдаж орж ирдэг байлаа шүү дээ. Тэр одоо тайлбар нь. Одоо залуу үеэс одоо Циндбаатар гэдэг. Циндбаатар гэдэг. Сайн Циндбаатар банс Олимпиад арга хэмж авсан. Харин тийм ээ жаахан тэгээд заримдаа бас энэ спорт ч юм бас Аз дагуулах юм аа. Энэ удаа нэг жаахан Аз дутчихуулаа. Чадвар уг нь мундаг шүү дээ. Өөрийнхөө жингээ Олимпийн аврагтаа тулдаад Олимпийн аврагыг ялцсан байл шүү дээ. Тэгэхээр нэг Аз л байгаа байхгүй. Тэр их үед гандаа орчихгүй гэж юм байна. Тэгсэн бол манай залуу алахгүй юу. Харин. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтдаа байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Тэгээд өнөөдрийнх нь ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байх болтугай. Бүгдээрээ өдрийг гоё гэгээлгээр эрч хүчтэй эхлүүлээрэ гэж хүсэж байна. Тэгээд хамтдаа гоё мэдээлэл хүргэсэн багийнхтай баярлалаа. За баярлалаа. За тэгээд сонсогчныгоо өдрийн дуу хөгжмийн цагаар өргөжлүүлэн та бүхэнд өрж байна.